2025 он Матрын орд. За ирж байгаа 2025 он Матрын ордныхны маань хувьд ямар өөрчлөлтүүдийг татж байна вэ? За ангар гариг ухрах хөдөлгөөнийг Мэлхийн ордонд хийж байгаа. За дөнгөж одоо 2025 он гарахад ангар гариг маань ухрах хөдөлгөөнийг хийсээр 2025 оног өгцөн. За 2025 онд ангар гариг маань ухрах хөдөлгөөнөө 4 сар хүртэл идэвхтэй ухрах урагшлах хөдөлгөөнийг хийсээр бол Мэлхийн ордонд бол идэвхтэй оршино. Тэгэхээр ангар гаригийн энэ ухрах хөдөлгөөн маань таны хувьд харилцаа холбоон дээр чинь нэлээдгүй одоо том өөрчлөлтүүдийг бол татж байгаа. За ялангуяа таны хувьд бусдад харилцах, за дээрэс нь хүмүүстэй одоо нүүр нүрээ харсан харилцаан дээр ангар гаригийн эрчимтэй хөдөлгөөн таныг хүмүүстэй уулзаж олон ажлуудыг амжуулах, за олон асуудлуудыг шийдэхэд чинь нэг талаараа идэвхтэй нөлөөллөг өгж байгаа боловч нөгөө талаараа хүмүүстэй үл ойлголцол, тэмцэл, стресс асуудлуудыг бас үүсгэх өндөр боломжтой. За таны хувьд бусдаас ирж байгаа бас ямар нэгэн одоо харилцааны асуудал дээр буюу зарим нэгэн стресс, бухимдалтай хүмүүсийг өөртөө бас татаж болох юм. Тэгэхээр энэ үеүүдээр та болж игэл амьдралдаа хүмүүсийг оролцуулахгүй байхыг хичээх, эсвэл гэр бүлийн харилцаанд бусдаас ирж байгаа хүмүүсийг одоо оролцож одоо харилцаанд чинь ямар нэгэн саад, бэрхшээл учруулах хэмжээний одоо асуудлуудыг татахыг болгоомжлон анхаарах шаардлагатай. Гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр одоо гэр бүлийн харилцаан дээр үл ойлголцлууд, стрессүүдийг бас татна. Тэгэхээр гэр бүлийн хүнтэйгээ болж игэл цаг хугацаа хамтдаа өнгөрүүлэх, ямар нэгэн идэвхтэй одоо зүйлүүдийг хамтдаа хийж бүтээх. За дээрэс нь бас ямар нэгэн байдлаар хол газар руу хамтдаа явах аялагч байд юм уу. Ямар нэгэн байдлаар энэ хөдөлгөөнд өөрчлөлтүүдийг хамтдаа хийхгүй бол харилцаан дээр маань одоо үл ойлголцлууд, за хэрүүл тэмцэл асуудлуудыг бол татах боломжтой. Та нөгөө талаас өөртөө асар олон тооны дайснуудыг та татж байна. Магадгүй одоо хүмүүс өөрлөв чинь илүү одоо өөрийнхөө одоо сөрөг зан характеруудыг гаргах, өөрт чинь хэн дайсан саад болж ийн үүнтэйгээ та тэмцэх. За дээрэс нь ямар нэгэн байдлаар харилцаан дээр чи асуудлууд гарч байгаа бол үүнтэйгээ нүүр тулах. Зарим тохиолдолд бол одоо тэмцлэг эхлүүлэх ч юм уу. Иймэрхүү саадууд бол таны хувьд илүү ил одоо тод гарч эхэлж байна. За эрэг талын хувьд ангар гариг ухрах хөдөлгөөн хийж байгаа манаас нөгөө талаараа альва одоо үл ойлголцол үүсэж байгаад үүнийг илүү дотгошоогоо чиглүүлэх, илүү ойлголцох байдлаар одоо шийдэхийг хичээх шаардлагатай. Ямар нэгэн урд нь дуусгаагүй байсан асуудлууд, тэмцлүүд, стресс зүйлүүд эргэн гарч ирэх боломжтой. Урд нь шийдээгүй байсан харилцааны асуудлууд эргэн гарч ирэх боломжтой. Үүнээс шалтгаалж хуучинд одоо өнгөрсөнд болсон зүйлүүд, дуусгаагүй зүйлүүд эргэн гарч ирэх нь эргээд таныг дахин шийдэх, нэг тийш нь чиглүүлэх, нэг тийш нь одоо асуудлыг шийдэхэд илүү тус нэмэртэй болж эхэлнэ. За 2025 онд бол санжир гариг маань буюу таныг удирддаг санжир гариг маань байршлаа сольж байгаа. 5 сараас 8 сарын хооронд хоньны орд руу шилжилт хөдөлгөөн хийнэ. За энэ үе маань таны хувьд бодол сэтгүүд чинь бас тодорхой хэмжээний ойлголт, гэрэлгээгээ татсан өөрчлөлтүүдийг бол өгнө. Таны бодож байгаа бодол санаа юм уу? Ямар нэгэн одоо сурч мэдэх гэж чадахгүй байгаа зүйлүүд чинь илүү танд ойлгомжтой болох. Ямар нэгэн хийж бүтээх гээд байгаа зүйлүүд чинь саад, бэрхшээл учирсан бол үүнийгээ даван туулах боломжийг 103 сар маань танд өгнө. За нөгөө талаас болохоор санжир гариг байршлаа сольж байгаа маань таны хувьд бас нөгөө талаараа тав тухтай байдлаас чинь гаргаж таныг илүү их шийдэмгий, зоримог алхам хийхэд чинь нөлөөлөх жил бол өөрөө 2025 он. За тухайн жилийн нар сарны хэртэлд өөрөө байршлаа сольж байгаа. За нар сарны хэртэлд 2025 онд хоньны ордонд сүүлийн удаага 3 сар, 4 сарын үед идэвхтэй болно. За энэ үедэд болохоор таны хувьд өөрийн чинь гэр бүлийн амьдрал, гэр бүлийн харилцаа, за дээрэс нь ажил мэргэжил, карьер гэсэн зүйлүүд бол асар их анхаарлыг чинь төвдөрнө. Магадгүй та энэ үеэр ажил карьерээ орхиод зөвхөн одоо гэр бүлийн асуудалтай шийдэлтэй хандах гэж хичээжсэн. Магадгүй орон байртай холбоотой асуудлуудад
шийдэх гэж ажлаа түр хайсан, орхисон, хойшлуулсан энэ байгаа бол энэхүү зүйл маань хаврын саруудад бол дуусгар болох нь байна. Харин эргээд таны хувьд өөрийнхөө бизнесийг, өөрийнхөө ажил карьерийг, өөрийнхөө одоо яг төлөвлөж байгаа бодол санаандаа болж байгаа зүйлүүдийг илүү ажил хэрэг болгох боломжоор хангаж өгнө. За нөгөө талаасаа бас таны хувьд маш олон мэдээллүүдийг энэ үеэр олж мэдэх, шин зүйлүүдийг сурч мэдэх, ажил карьер дээр чинь тус нэмэр болох шинэ аппликейшн, шинэ одоо сурах ёстой техник, технологийн жижиг одоо зүйлүүдийг та илүү их одоо сурах сонирхлыг 2025 онд үүсгэх нь байна. Ямар нэгэн сурч мэдсэн зүйлүүдээ ажил, карьер, бизнес дээр илүү их хэрэгжүүлэх гэж та шинэлэг одоо зүйлүүдийг юм уу аппликейшн зүйлүүд гар утас компьютертэй илүү их ойрхон ажиллах шаардлагатай болох нь байна. За илүү их сошиал медиагаар идэвхтэй болох нь байна. Ойрын одоо ямар нэгэн аялалд ойрхон явах одоо ийм өөрчлөлтүүд ажил карьер дээр чинь үүсгэх нь байна. За зарим маань энэ үеэр гадагшаага сургууль соёлд явах талыг хөөцөлдөх. Ямар нэгэн өөрийн чинь ажил дээр юм уу ирээдүйн зорилго дээр чинь сурч мэдэх шаардлагатай бол энийг бас эхлүүлэх бас өндөр боломжийг энэ үед бол өгч байна. За 70,000 гариг таны санхүүгийн байршлаас, бодол сэтгэхүйн байршлаас холдож нэг талаараа бас одоо таны орон байр, дотоод мэдрэмж зүйлүүд рүү шилжилт хөдөлгөх юм. За ерөнхийдөө бол өөрийн чинь хувьд дотоод гэр бүлийн асуудлуудаа илүү их цэгцлэх, ойлгох, за дээрэс нь уучлах, өршөөх гэсэн ийм гэр бүлийн холбогдлолтой асуудлуудыг амьдрал дээрээ бас илүү өөрөөр харах боломж, илүү их одоо дотоод сэтгэл зүй, гэр бүлийн амьдрал дээр илүү уян хатан байх боломжуудыг бас ирж байгаа 2025 өгч байна. За санжир гариг хоньны ордонд очсноор таны хувьд мэдээж одоо өөрийнхөө дотоод асуудлуудаа илүү их анхаарах бас нэг том боломжийг өгнө. Тэгэхээр орон байр, гэр бүлийн байр суурь, за дээрэс нь ерөнхий амьдралдаа та цаашид ямархуу арга барилтай юу хийж бүтээж амьдрах вэ гэдэг дээрээ том өөрчлөлтийг хийнэ. Нэг нь болохоор одоо хуучин арга замаа өөрчилж шинэ арга барилуудыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд нэг зүйлийг амьдралаас явуулах шаардлагатай болно. Үүн дээрээ маш их ажиллах шаардлагатай болох нэ гэсэн үг. За нөгөө талаас сугар гараг ухрах хөдөлгөөнийг хийж байгаа 19 сарын дараа хонь загсны орд руу ингээд ээлжилж бол хийн. Тэгэхээр энэ маань 3-4 сард бол болно. Тэгэхээр энэ сугар гарагийн ухрах хөдөлгөөн таны хувьд ажил карьер дээр чинь болон гэр бүлийн амьдрал, ажил бизнес дээр чи илүү идэвхтэй нөлөөллөг өгнө. Тэгэхээр ямар нэгэн шийдэмгий бос байсан ажлууд, уяатай байсан, хөдөлгөөнгүй байсан, шийдэхгүй байсан ажлууд шийдлийг олох боломж 4 сараас хойш идэвхтэй болох нь байна. За гэр бүлийн одоо дотоод уур амьсгал, орон байрны асуудал дээр шийдлүүд, санхүүгийн асуудлууд одоо шийдэгдэх боломжийг бас өгөж эхлэхээр харагдаж байна. За ирэх жил нар сарны хэртэлт маань байршлаа солон загас болон охины орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. 3 сараас 9 сарын хооронд маш идэвхтэй хэртэлтүүдийн одоо зангилаанууд маань өөрчлөлтийг мэдрүүлнэ. За өөрийн чинь хувьд энэ үеэр илүү одоо баялаг сэтгэхүй, илүү баялаг сонирхол нөгөө талаасаа бас шин зүйлүүдийг сурч мэдэх бүхэл боломжуудаар хангаж эхэлж байна. За тухайн жил Тэнгэрийн ван гараг эхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийнэ. За энэ үе маань таны хувьд ажлыг харах өнцөг, ажилтайгаа харилцаа, өдөр тутмын амьдралын хэмнэлчин өөрчлөгдөнө. Тэгэхээр материйн ордны мандалттай болон материйн ордны нартай хүмүүсийн ажлын цаг хугацаа, ажлаа төлөвлөх байдал, өдөр тутам өнгөрөөдөг ажлын байр зүйлүүд бол асар их өөрчлөлтөнд орно. Тэгэхээр зарим маань энэ үеэр 2025 онд ажлаа солих, ажлаа өөрчлөх, за дээрэс нь илүү хувийн бизнес, хувийн одоо ажил руугаа өөртөө илүү цаг хугацааг зарцуулах нь байна. За дээрэс нь өөрийн чинь цаг хугацаа өөрөөр чинь шийдэгдэх, эсвэл өөрөө та илүү их зохицуулдаг юм цаг нартай байршлыг та илүү их сонгох нь байна. Дараагийн 7-8 жилийн турш таны хувьд ерөнхий эрүүл мэндийн байдал, ажил төрлийн байдал, асар том эргэлт өөрчлөлтүүдийг бол татнаа. Тэгэхээр бол таны хувьд ирж байгаа одоо дараагийн 7-8 жилийн турш буюу ялангуяа та түүнийхээ үндс суурийг
2025 онд тавих ба ажлаа илүү их хэлбэржүүлэх, ажлаа илүү их одоо идэвхтэй сошиалар хийх. За магадгүй зарим маань илүү их одоо ажил дээр нэг зүйлийг удаан хугацаанд хийх биш. Олон янзын шин зүйлүүдийг давхар хийх. За ийм өөрчлөлт боломжууд бол таны амьдрал дээр гарч ирэх нэ. За нөгөө талаасаа ирж байгаа 6-7 жил, за 7-8 жилийн турш таны хувьд гэмтэл бэртэл юм уу? Ямар нэгэн гэмчиж бэртчих үйсэн юм үйл явдлууд ажил амьдрал дээр ч болж болно. Дээрээс нь таны хувьд дараагийн 7-8 жилд та магадгүй тэжээвэр амьтантай болох. За үүнээс шалтгаалаад ажил амьдрал юм уу, өдөр тутмын амьдрал чинь өөрчлөгдөх ч юм уу. Ямар нэгэн ийм өрмөц шин өөрчлөлтүүд амьдралын чинь хэмнэл хөвшил дээр орж ирнэ. За нөгөө талаасаа үүнийг одоо газар бие махбодтой материалын орд маань өөрчлөх, даван туулах гэж нэлээд олон одоо саадуудыг бол татна. За таны хувьд бол илүү одоо олон талаас нь асуудлыг харах, за дээрэс нь зохицуулах гэж оролцсон ийм шинэлэг өөрчлөлтүүдийг бол хийж эхлэх нэ. За нөгөө талаас болохоор 2025 онд материалын ордныхны маань хувьд амьдралаас нэг зүйл явж нөгөө зүйл эхэлж байгаа юм томоохон одоо суурийг тавьж байгаа жилүүдийн нэг учраас амьдралын хувьд нэг зүйлийг одоо тэр нь юу гэдэг таны зан характер, таны амьдралын хэмнэл, таны ажил төрөлтөөгөө харьцах харилцаа, хаана амьдардаг уу, хинтээ амьдардаг уу гэдэг энэ олон өөрчлөлтүүд бас танд гарч ирэх боломжтой болно. За ялангуяа бархас удгаарыг таны харилцаа холбоо руу 6 сарын 9-нд шилжилт хөдөлгөөн хийснээс хойш дараагийн бүтэн 1 жил таны амьдралд хэрвээ та ганц бие бол шинэ хүнтэй танилцаж гэр бүл зохиох. Гэр бүлтэй хүмүүс маань гэр бүлийн харилцаа маргаана даван туулж илүү дотн суух. За нөгөө талаасаа бас эргээд таны хувьд ажил карьер дээр шин томоохон боломж гарч ирэх. Үүнийгээ та илүү их өөрийн болгохын тулд азаа туршсан алхмуудыг хийхгүй байх шаардлагатай. Ялангуяа одоо материалын ордныхны маань хувьд ирж байгаа 2025 онд дотоод эгогоо жоохон дарахгүй бол таны хувьд маш олон эерэг боломжууд гарч ирж байгаа мэт боловч нөгөө талаараа эргээд өөрийн чинь одоо хувьд дотоод эго их өндөрсөх, өөрийнхөө амжилтанд их бардах, эсвэл өөрийгөө илүү их дөвийлэх гэсэн орлогууд эргээд таныг бас тодорхой хэмжээгээр ичгэвтер байдалд оруулах боломжтой гэдгийг анхааран үзэх шаардлагатай. Ирж байгаа боломжийг илүү их ажил карьер дээр амжилттай татахын тулд танаас тодорхой хэмжээний хөдөлмөр, идэвхтэй байдал 2025 онд шаардагдаж байна. За эрүүл мэндийн тал дээр бол таны хувьд гинтийн өөрчлөлтүүд гарч ирэх боловч томоохон одоо эрүүл мэндийн асуудал бол харагдахгүй байна. Ямар ч үсэн одоо таны хувьд жижиг гэмтэл бэртэл ч юм уу жижиг зүйлүүд үүслэх гэхэд тэр доороо бас одоо шийдэх шийдлүүд нь маш хурдцтай гарч ирэх боломжтой. За нөгөө талаас болохоор таны хувьд ажил бизнес дээр шинэ хамтралуудыг татж байна. Шинэ хүмүүс, шинэ хамтралууд, гэрээ хэлцээрүүд, шийдэмгийн алхмууд таны амьдрал дээр асар идэвхтэй. Тэгэхээр 2025 он таны хувьд нэг талаасаа бизнесийн хувьд амжилттай шинэ алхмыг хийн. За нөгөө талаасаа бас орон гэр орон байрны асуудлуудаа илүү зүй зохистой шийдэх. За тэгээд ямар нэгэн зүйлийн суурийг тавих ёстой жилүүд чинь нэг өөрөө 2025 он болох нэ.